Сайн мэцгаана уу? Усны гудамж сайт ном амссан хулгуунууд нэртэй цоо шинэхэн подкаста та бүхэн танилцуулж байна. Тэгэхээр ном амссан хулгуунууд гэдэг бол нэрийн хувьд яг үндэ бол нэг номын нэр. Тэгээд яагаад энэ номын нэрийг нь сонгож энэ подкаста нэрлсэн бэ гэхээр бид нар бол уг подкастаараа шинэхэн гарч ирж байгаа бүтээл номыг аль нэг хэсгээс нь уншигчдад амтлуулах маягаар уншиж танилцуулна. За тийм учраас танилцуулна, дөнгөж амсуулна гэдэг утгаар бодоод үзэхээр надад энэ номын нэр ялтчгүй толгойд орж ирсэн. Тийм учраас уг подкаста номын нэрээр нэрлсэн байна. За тэгээд хамгийн ихний дугаар зүудний хөөрөнлүүд номыг бид нэр онцолж байгаа. Зүудний хөөрөнлүүдийн зохиогч нь залуу зохиолч Сайхан Баяр. Тэрээр Буу цэгийн сайтад ажилладаг. Тэгэхээр бид нэр энэ подкастаараа түүний зүудний хөөрөнлүүд номын хамгийн ихний үйлчлэг усны хөвөөнд амьдардаг бие гэдэг өгүүлийг уншиж сонирдуулах юм аа. Яагаад ч юм төрөхтөөл ийм байсан гэж өөрийгөө боддог. Нүдэнд минь торсон бүхнийг харах үед хайр хурж инээмсэглэмээр болдог. Тэгээд аажмаар уялдаа холбоог нь хайвал бүр ихээр инээд хурж чангаар хөхөрмөр болно. Тасралтгүйгээр инээгээд л баймар сайхан зүйл ямар олон гэж санана. Намайг 3 настай тасрамжийн газарт өгсөн гэдэг. Харин 18 таа нэгэн цэцгийн дэлгүүрийн туслах ажилтан болж би дааж байсан түүхтэй. Тэр үед би готрон нэгэн байсан. Инээд хөөр багсаж их зүйл боддог болсон байж лээ. Бага тасрамжийн газрын төмөр орноос эхлээд сайхан юм бишгүй олон. Зөөлөн бүршин дээр нь үсрэхэд тэнгэрт хөөх үүсийн дээр гараад өгөх юм шиг санагддаг байлаа. Даав унтлагын хувцас дэрвэлцэх нь тун таатай. Тэгээд ч зогсохгүй хажуу орны хүүхдүүдийг ч цагаахан үлсийн гүн рүү хамтдаа умбан шумбахыг уриаллаа. Тэр ч мөн надтай адил тэнгэр өөд тэмүүлнэ. Зуны 3 сард газрын хашаанд олон төрлийн мод цэцэг ургана. Тэдгээрийн өнгө боллоод юрээс оршихуй миний сонирхлыг маш их татна. Дээшээ тэнгэрт оргүй хоосон атал түүн рүү бүх насаа дуустал тэмүүлж байдаг моддыг шоолмоор. Тийм санах бүрт нарийнхан шилмэс мөчр ничингүүрэг шиг салхинд сэрвэлзэн хөдөлгөн дотор гжигдэх мэт болоход бисгитл инээж орхиод энэ тухай бодлоо мартахын тулд өөр зүйл ирж хайна. Энэ мэтчлэн хүүхэд нас минь өнгөрч аажимдаа жаахан намс суусан болов. Асрамжийн ахлах бүлгийн тасагт орохдоо тун тавгүй үеийг туулсан. Өмнө нь дурлдаг байсан бүх зүйлс инээдэг минь ирэхгүй хөрөгдөг байсан. Тэр л юмс нэг л төвшөөртэй санагдаж өнөө нүүрэнд минь байнга тодорч байдаг нэмсэглэл арчигдаж үлээ. Үнэн дээр энийхээ болсон сайн хэрэг. Том болоод ажил хийлээ гэж бодоход бусадтайгаа адил өдөржингөө энийхгүй байсан дээр үстэй. Энэ бол том хүн болсны нэг баталгаа эрэх дарах. Эхэндээ их сайн том хүн болж байлаа. Цэцгийн дэлгүүрт ажилд орж, цэцгийн иш тайрч, цаас буудал нааш цааш болгож байхдаа өдрийн турш энийхгүй байж чаддаг байлаа. Энийг шалтгаан алга хүмүүсийн хэлж ярьжүйг нэг өрчлөн харж, гаргаж байгаа зан аашийг нь ухаж ойлгох гэж хичээж байлаа. Нэг өдөр бүх юм эсэргээр эргэв. Нар буусан хойно ажил тарж би хайрцагтай хог чирсээр хойд хаалгаар гарлаа. Хогийн цэгт очиод том хайрцагтай хогийг өргөж давуулах гэсээр жаахан ямсгаацсан тул хогийн сав налан суулаа. Тэгсний гинэт яагаад ийм тэнэг амьдралаар амьдрах гэж зүтгээд байгаагаа бодон хүн шаналлалд автах гэтэл ам нэг л сонин хоёр тийш таталтан инээдээ барих гэж хичээхээр яадаг үлээ. Тиймэрхүү болж яснаа хахад цацсан хөрж гарав. Ха. Хэлэг хөшмөр юм. Угаатай юун тийм сайхан байдаг байна. Өглөө эртэл нэгэн хүн цэцэг авахыг хүснэ. Би тэр цэцгийг нь боог цураа шүдээ зүүн чив чимээгүй зогсдог нь ямар учиртай юм бэ? Өөдөөс нь тачхинд л инээж энэхүү цэцгийг хэн зориулж буй тухайн асууж ярилцаж яагаад болохгүй гэж тэр ч магадгүй дуртай байнах. Солиотой саяын бүдүү авгаа юу гэнэ вэ? Хүнд баяр хүргэхэд ямар цэцэг дээр вэ гинү? Тэгснэ ямар ч баяр хүргэхээргүй царайтай. Гудамжны цаад үзүүрт зүрэн өнгөрөх хүүхдүүд намайг гайхаж харахад нь ичмээр санагдсандаа бүр илүү чангаар нийлээ. Өглөөний 9 цагт ажилдаа ирэв. Үд хүртэл үйлчлүүлсэн хүн бүртээ халуун яриа өрнүүлж инээмсэглэн өгтөж байтал нэг залуу орж ирэв. Хажуугийн өсчнээс гарч ирсэн бололтой чихээ дэлдийт л үсээ хэргуулжээ. Гартаа нэг ууттай чихэр иржээ. Би ч өөдөөс нь инээн таны хайртай хүн жацтай юм ахаагүй. Өнөөгчөн хөмсгөө зангид над руу ширэв татаад тийм цэцэг тэдэн ширхэг тэр бодлоор боочих гэхэд нь инээж байсан бибээр толгой сэгсрэн баглах боох ажлаа хийлээ. Цэцгийн баглаа түүний өөдөөс сарван өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэв. Муухай харсан чихтэй шүүрч аваад чамд хамаагүй гэд гарч чадав. Хачин хүн юм да. Ингэтлээ гойж хайртай хүндээ очиж байж юун дууралдаг байна. Түүний дэлдээсэн чих болоод зангидсан хөмсгийг нь бодоход бүр чих инээд хүрнэ. Энэ мэтчлэн хэдэн өдөр өнгөрсний ард намайг ажлаас халж
өөр хүн ажил авчий. Би ч ажилласан өдрийнхөө цалин аваад гарсан. Нөхөн гарцны үүдэн зогсох эмээгээс малгайтай саарл цамц худалдаж аваад үлдсэн мөнгөө нуглан амьсныхаа төрөнд хийв. Тэр өдрөөс хойш надад яарах зүйл үгүй боллоо. Нөхөн гарцнаас цааш алхахад надтай зурсан бүхнийг л өөр ертөнцийн юм шиг санагдсан. Хүн бүрийн царай руу харж яваад нэг охиныг мөрөгчглөө. Тэнцвэр алдсан чихтэй өндийвэл богино банзал өмсөж уруулаа хараар бодсон цагаан царайтай охин уучлалтчгүй л зүрх адав. Гүм хачин төрхөө тас хар уруулал нь хүүхэлдэй шиг харагдаж иний төрнө. Бас тэр богино банзал нь ийм сэрхэн өдөр хэрэг болтгол юм бах та гэж бодоод татаж унтлаа инээлээ. Сандал байсан тулдаа тулаад босов. Годгор охин өөрийн шаалж байна гэж бодо бололтой хэлс хийх юм. Гудамжаар зүрх хүмүүс миний инээдийг сонсоод жаахан ч гэсэн инээмэр санагддгүй юм бах та гэж бодоод бас л үе үе чангаар инээн. Тэр үед надаас цочих хүмүүсийг харж олон тачигтлаа хөөхрөн. Ингэж алхасаар хотын альч цахад хөрсөн надад ядрах зүйл алгадаа. Ингээд би 2 жилийн турш хэрэн хэссэн юм. Өсөж өгөхгүй тулд гуйлаа. Заримдаа хаан чамаагүй ажил хийж байгаад хүн дээр гүйж очиод туслана. Хариуд нь хизээж хоосон буцаагүй л дээ. Өглөө гүүрэн дор сэрэн тэнд томоос том дулааны шугам бий. Доош буух шаттайгаас гадна дотроо хэдэн ч хүн зурж алхах ууж зайтай. Ийм саруулхан эзгүй байр байсаар атал айл амтан бараадахын хэрэг юм. Би багтаа зурх маш дуртай байсан. Надад хачин сонь санагдсан бүхнийг зурхыг хүснэ. Гэхдээ тэр бүр өнгө бүдэг болдоггүй байлаа. Балын харан дагаар зурсан зургийг хараад нэг л гэрэл гээгүй байгааг нь шоолмор болдгийм. Тэгээд хаа нэгтэйгээ сайхан өнгө бүдэг болоод олж харсан бүхний зурх ганцхан хүсэлтэйгээр гардаг да. Гүүрэн доороос гарвал голын эрэг заримдаа хэд 3 хүмүүс шуудаад ирлэн унтаж байдаг юм. Тэд хав хар царайтай зунжингаа өвлийн хувцастай явдаг. Тэгээд сэжгийн муухай үнэртэйг нь гутлын цаанаас шиврэн үнэртдэг гэж хэлэхэд болно. Хажуугаар нь өнгөрөхдөө нуух нь гожиж халтарсан царайг нь харахаар инехгүй байхын харахгүй. Гэтэл тэр хэд дургүй. Өөдөөс нь харан инээж байхад л гутлаа тайлаад хөмж гарна. Гараараа газар тулж байгаагаа ч мэдэхгүй шахан мөндийгт нь бүр инээмэр санагдаад аль чадхаараа чанга инээн гүйж одно. Тэгээд зайдуухан очиод илгээ даран жаал зөксөд нулимсан арчина. Нэг өдөр би энэ хавийнхаа газрыг бүгдийг нь үзэж дуусаад өөр тийшээ алхсан юм. Тэр үед л энэ хотынхоо үзэсгэлэн хоог олж харсан да. Би их сургууль их дэлгүүр гандан хаваар алхсан юм. Өргөн гэгч 4 замын уулзурт ирэхэд ногоон гэрэл асаж таарав. Өөдөөс минь бараг 30 гаруй хүн алхана. Миний хажууд ч мөн тооны хүн байхаж. Замын гол хүртэл алхвал нарны төвөнд хийсэх хүснэ үзэсгэлэн гэлтгэх охид хийгээд хөдөр бадрын цээжээ цэглэн алхах залуустай нүр тулв. Ичиг шиг болж нүрээ дарлаа. Энэ хол эртэл эднэр одоо бөөндө гараад ирэх нь юу вэ гэж бодохдоо зэрэгцэн инээж гарлаа. Үгүй нэр нийтдээ хэрэг шүү. Би ч хувцас солилцсон байсан бол эднэр шиг өөдөөс яв нэгний харцыг довтлон алхаж чадсан шүү дээ. Цорой татлаа. Тэр залуугийн өмнөд нь гэхдээ арай багтаж орхичтэй эмгтээлэг харагдаж байна. Бас тэр охин яг юу яриад тэгтлээ энийгээд яваа юм бол арай намайг харцгаад шоолж байм болов яадаг лээ би чинь эднэрийг бодвол зураач хүн шүү дээ. Асуувал зураачтал гэж хэлнэ. Хацар чангаар зогсолтгүй инээлээ. Илгээ даран эвхэрч нэг дэвхцэж нэг инээлээ. Хайрын сайхан инээдийг минь тэднэр сонсож жамжаагүй байтал машины сигнал хачин чангаар дуугарч замын гол ганцаараа байгаагаа мэдэрлээ. Уг айхал хүмүүс зөрүүд өнгөрчихсөн байхад би зогсоод үлдсэн байх шүү дээ. Ингэж бодоод өөрийгөө шоолон инээлээ хөөхний төрж хөхний толгой чангарах гэчил инэх. За хурдан гүгээд алах болох минь. Эдмөөсөө машинууд дайрах шахаж байгаа нь юу вэ? Хилийг гаргаад нэг сайн дооглоод үгүй. За хэсэггэнч танилцаад авлаа. Сайхан хүмүүс юм үзэгслэн те. Өөртөө ихтэй хүмүүс. Дараагийн замын уулзурт чиглэн алхахад миний өөдөөс цавир шаргал даавн хөрм өмссөн хүн алхаж явна. Алханых нь хэмнэлд хөрмний хорвоо сэргэнэн. Ингэж ихэмсэг алхаж байгаад хинээс ч хизэж итгэл гойхгүй гэх шиг ирэмгийн юм. Хитгэн ширхэг ус тусдаа гарч хацрынх нь хонхорхой хавь сэрвэлзүүлэг бололтой гараа чихнийхэн араар хийлээ. Миний хажуугаар нуруугаа цэглэн өнгөрөхдөө урт хар гизэн гайхам тансаг үнэрийг сэтгэлд нь насхан одлоо. Би ч араас нь уулан галдан эргэж хараад нүдэн хайныг нэмсэглэлээ. Тансаг, эрхэмсэг та яг юу юм бэ? Элдв үг танд хэлж зовоож болохгүй учраас сайхан инээгээд л үтээ дээ. Өнөөдрийг хүртэл мэдэрч байгаагүй гоо сайхныг хэдхэн хоромд надад өгөөд одсон үл мэдэх бүсгүйг хүмүүсийн эргүүлэх замхартал инээмсэглэж зогслоо. Гэтэл араас нэг юм ёг хитл мөргөж золтой хамраараа газар атгахчихсангүй. Хөл дээрээ тэнцэс хоцоргыг оролдон хит том алхаад арай гэж зогсвол цахилгаан дугуйтай нэг залуу цухалдангуй өнгөрөв. Би уучлахгүй санаатай нэмсэглэн өндийтэл тэр эргэж харан гараараа зангах гэсний тэнцвэр алдан
Хайрцаг тэрж явсан залуу бас мөрөгчгүй. Бүтлгүй нөхрийг хараад тиссэнгүй шоолоод инэтэл бушуухан газраас чулуу аван над руу далай. Би сурамгаа гэх чинь бултаа тачигт л хөхөрсөөр гүйж одлоо. Ингээд их төлхүүрийн уртлын усан ориглуур дээр ирв гайхалтай. Өмнө нь яагаад энэ зүйлсийг би огт харж байгаагүй лээ. Тис ондоо ертөнд шиг л байна. Жаргаж буй нарны болбор туяа усны мөнгөнд тусалбар чингэжээ. Хүүхдүүд түн дээгүүр нь гүйлдэн инээж шалб норсон нүрээ хөөхөн жижиг гараараа арчиж харагдана. Цаагуур нь нэмгэн цагаан цамцтай охид тоглоно. Гайхмаар нь бүгд цагаан цамцтай. Нэвт норсон цамцны цаанаас өнгөнгийн цээжвч хөөхний даруулга харагдана. Би тиссэнгүй нүрээ даран тонгоолоо ичмээр юм би. Өчнөө хүн харж байхад та очоод хэлчихвэл яах вэ? Гэхдээ хинт хамаа байх вэ? Тэд өөрсдөө мэдэж байгаа. Бас сандал дээр суугаад хүүхдүүдийн тоглоом баясгыг харах өвөө эмээнэр тун тайван байна. Ингээд баахан инээсний эцэст ходоод хорж өгнө нь халууд үгэж ажил болохоор хөдлөлөө. Хэсэг хугацааны дараа би барилгын талбайд гарч тоосох зөөлөө. Ах нар намайг шоолж хөхөргөн цаанаа л нэг түшигтэй. Би тэд нартай ажиллах дуртай. Ажиллаж эхлээд 3 хоногийн дараа надад цоо шин цагаан хамгаалалтын малгай өглөө. Мөн алга хамгаалдаг бэлий. Надад ямар их таалагдж байна. Зуны өдрүүдийн уртыг ч хэлэхүү сэрүүхэн барилгын талбайгаас хотыг ажиглах, сөрөглөн дүүлэх шуудыг чагнах, тэгээд тэр доор алхах хүмүүсийг улаас модны хүн гараараа савчин алхахыг харах үнэхээр нийтдээ. Тоосох зөөх ажил надад яг тохирно. Ах нар ч ажиллаа яс хийх тул би өөрийнхөө хэмжээнд л тус болж байвал тэд баярлана. Бас тэднийг хоолны дараа тамхилд суугаад хин нэгний дуулахад би их дуртай. Яг л багада асрамжийн газарт шинэ жилээр дуулж байсан ийм санагдуулдаг юм. Шороо тоос болсон хөдөр ир заримдаа нүдэнд нь нулимс цэйлгэнсэн байгааг хараад зовиртой инээж та ээжигээ санаад байгаа мó гэж доглон сүйтгэж орхитгсан. Ах нар ч намайг хөөргөн инээж нэгнийгээ цаашлуулад өнгөрнө. Ажил тараад хотын гудамжаар алхах нь өндөр барилгын оройд нарны туяа хэсэгхэн саатаад бүдгэрэн алга болоход сэнгэнсэн агаар дотор дүүргэнэ. Хэд гураараа зүрх олны тансаг чамын ихэмсэг бүтлгээ бухимдалтай байгааг харж жаа шоолт суудагсан. Тэр өрөө би ойролцоох автобусны буудлын ард сууж байлаа. Хогийн савны амаар бэлхэж гараад хөглөрөх ундааны савыг түүж цэвэрлээд төзний буланд овоолж тоолж гарав. Гэтэл хот хүрээнд огт ирж үзээгүй болтой хоёр хүн хоорондоо хачин чангаар ярьж байлаа. Бүр амар чангаар хүүшээ автобус ирж эхлэхгүй чи наашрээ хурдлаг юм хөө гэж хашгирвал өнөөх нь яах вэ чи олон хүнтэй шүү дээ тэнийг юм бэ муу гэж хашгирна. Гайхал төрнө. Би ингэж чангаар өрөлтөн ярьдаг хүмүүс байдаг гэж бодоогүй шүү дээ. Би бие шавдуулан шахалтаж сандралтан орилж байгаа тэднийг хараад хөхөрч гарлаа. Ямар гэж хөвгчлөлтэй үдшвэ. Тоолж байсан ундааны савнуудаа таг мартан татаж унтлаа инээлээ. Би инээсэн чихтэй ундааны савнуудаа 2 уданд хийгээд бослоо. Явандаа нэг томхон шуудаа олж хийх юм шүү гэж бодов. Тэгээд буудлын өнгөрөөд гүүрний зүг алхвал хаяа таардаг 3 өмхий чинь сууж байдаг шүү. Өөдөөс нь харин нийтл маасайсан муу гүлэгч нь юундаа ингэж дандаа хүн шаалдгийн одоохон алчхыг чамаг гэд үндэв. Би өөдөөс нь барьж авсан уудтаа саваа шидчихэд гүйж одлоо. Нилийн хол хөөцөлтчээ хотын төв рүү орж ирмэгт сая нэг амьсгаа авч сууж амрав. Хүний хөл татарч анхаарал татах юм үлдээгүй шивтэй. Хаа нэг хүлжин хүмүүс нэгнийг наалж унах шахан зүрх нь унтах гэж байсан намайг сэрэж орхино. Миний дээр суух гэж хид оролтлоо. Тэр бүртэн би тачхинтлын нэ босоод ирнэ. Угаасаа яаж ч утсан бүхэл бүтэн хүн хөвтөж байхад арайчдээ. Ингээд нэгэн өдөр өнгөрч сандал дээр унтаж амарлаа. Харин өглөө нь ажилдаа очивол манай ах нар нэг л унжгаар сууж харагдана. Би та нар таг гөлрөөд юу хийж байгаа юм бэ? Ширтэлцэж байгаа юм уу? Ажлаа хийхгүй юм уу да гэсээр ирвэл пүрүү ах мөрөн дээр нэг гараа зүүлэн тавиад чи ийм үед инээж болдоггүй юм дүүмэн. Урд шүн цэнгэл ах чинь өөд болчээ. Бид тийшээ явахаар ярилцаж байна. Чи явна эцтэй гэлээ. Би цэнгэл ахын туслах өрлөгчөн бүр өөрийн гэсэн туслахтай бөгөөд тэр туслах нь бүхэл ажилд нь гар хөлийн үзүүрэлдэг. Намайг орсноос эхлэн зааж зөвлөн татаж унтлаа энийг үед минь намайг төшөж зогсдогсон. Цэнгэл ах 2 хүүтэй динжээ мянгад жижигхэн байшинд амьдардаг. Ахын дүү хээр гадаа хондгийн бол манад очиод хонжвэ. 2 хүүтэй минь тоглохгүй юу гэж анх хэлэхэд нь мөн л дотроос нэгэн хүнд зүйл цохох гэж бөглөрч байснаа шүдээ ярьцайлган инээсэн. Энэ мэдээг сонсоод миний инээд бас л хүрсэн. Ха. Яаж байгаа юм бэ? Би ахын хэд хоногоос очиж амьдрах байсан шүү дээ. Одоо очихоор гэртээ байхгүй бахны. Гэтэл урд өмнө дотроос гарах гэж төрдөг байсан нэг хүндүүр зүйл гараад ирэв. Нүднээс шингийн юм гарна. Маш их агаар цээжинд хуралцсанаа дил бүсэн бүхлээр гарч одох шиг болоход уртаар санаа алдан газар өнхрөн ихэр татлаа. Пүрүү ах намайг ингэртээ наалаа. Хуурамч хатуу бас гинтийн зүйлс байдаг бахны.
Тэр өдөр гэрт нь очиж зогсоо зайгүй уйлах ихнэр хоёр хүүгийнхэн цан хийсэн царайг удтал харж үлээ. Түүний дараа би ойролцоо хуушин газарт очин гадаах сандал дээр нь суулаа. Пүрэв ахын өгсөн мөнгөөр хүүтэн шар ариг ав. Ингээд хүүтэн салхи үлээсэн намрын нэгэн өрөө харанхуй дундаас хэн энийг хайлаа, хэн ч энийгээгүй, хэн ч нэмсэглээгүй. Эсвэл өнөөдрийг хүртэл энэ хорвоо дээр хэн ч энийгээгүй юм болов. Ачаа би 3 шилийг уужээ. Ингээд бүлэм цөөхөн бие өргөн босож гүүрэнд орох гэрлүүгээ алхав. Харин энэ үдэш урд өмнө хараагүй гарч сонсоогүйг сонсов гэж надтай зурсан хүн бүхэн хачин хоржоонтой нээлт өнгөрч байлаа. Хүзүү сэрээрээ хэлхэлтэн тэрэлдэж гартаа тамхи барьсан ирчүүд хөхрөлтөн хүүхнүүд жуумалцсан юм. Эхнэр 2 сайхан хүүгээ орхиод одсон хэмээн сүнс хаан ихтэй даарч бээр хонож байгаа энэ үтшээр хүмүүс хачин чанга нээлтэж явахыг сонссон дөрөв чихээ даран суулаа. Хүйт оргин тэгээд нулимс цээлгэнсэн нүдээр гэрэл гэлтгансан шөнийн замыг давуулан харуул. Говьч дайвсан төмөх хүн нээлтэн айсвэ. Хараал идгэж гүүрэнд орочиж унтмаар байна. Голын жимээ чагнаад моддын мөчрөөр шууд өргөн хэсгийг чагнамаар байна. Өглөө 3 өмхийг инээд сэрээгээд зүхтах юмсан. Ингээд бүх зүйл миний инээдэд дарагдлаа. Би ачралтай хүмүүсийн жимийг таслан хотын ширэнгэн дунд цуурайдтал хөөхөрч эхэллээ. Ингэр дээр гоожсон шүлсээ гараараа шудраад гүүрлүүгээ хар хурдаараа гүйлээ. Би тэгээд бусад юм байна.